301-р цэцэрлэгийн багш нар сангийн засварын хуванцар хоолоо болоод модон автон зэрэг материалуудыг ашиглан цэцэг уралжээ. Багшийн бүтээлээс хүүхдүүд болон эцэг эхчүүдэд таатай сайхан мэдрэмж авч урмын үг хэлдэг байна. Энэ нь багш нарыг илүү сайн ажиллах урам зориг болдог байна. Цэцэрлэгийн хүүхдүүдэд орчин үнийн чухал, тэгвэл хүүхдүүдэд өнгөлөг тоглох орчныг бүрдүүлэх зорилгоор Ромашка сарнаг томоор уралжээ. Тус бүтээлийг хийхэд 10 гаруй багш оролцсон нийтдээ 18 Ромашка сарнаг урлаж давхар бүрээ тогтчуулаад байна. Ингэхдээ тоош шороо татдаггүй цэцэг хийхэд зориулагдсан элдв хоор нөлөөгүй материалаар хийжээ. Манай цэцэрлэгчтэй амар гоё болсон байж дээ. Энийг манай багш нар хийсэн, эцэг эхчүүд ч гэсэн амар таатай хүлээж авсан байгаа эднэрийг бид нар хийсэн үйл маань харж. Ишийн болохоор пепси хоолоогоор тэгээд суурийг нь болохоор одоо лесби хавтангаар тэгэнгүүтээ дээрх одоо хиймэл зүдгийг ингэж ашиглан хугацаа бол бас нэлээд ордгийн байлээ энэ цэцгийг хийхэд. За тэгээд цэцгээ хийснийхаа ард дээр ингэж ийм гоё бүтээл гаргасандаа би тэд юм сэтгэл хангалуун байдаг. Цэцгийн суурийг модон хавтангаар харин ишийг нь сангийн цагаан олгоор уралсан байна. 18 цэцгийг урлагтаа 1 сарын хугацааг зарцуулжээ. Энэ чинь байгууллагынхаа бас ингээд төлөөлөд 10 хэдэн одоо багш нар маань явж энийгээ цуглуулсан байгаа. Тэгээд ажилчдаас тэгээд нөгөө жижүүр багш нар маань болохоор одоо энэ сангийн хоолоогоо хийж өгж биднэрт өгсөн байгаа. Доотлихыг нь бас ингэж хэлбэр гарган дүрс ингээ хийн гэдэг чинь бас л их хүний уур чадвар орсон байдаг. Тухайн бүтээлийг зөвхөн тогтчлолтод ашиглаад зогсохгүй, альва урлаг уран сайхны үйл ажиллагаанд тайзыг чимэх зорилгоор ашигладаг байна.